Монголд анх удаа ингээд стандартын дагуу хөрвүүрт агуулгад нэгж байгаа байхгүй юу? Ерөөсө бүх юм стандартын дагуу дотроо 21 кабинтай. За гол сайхны бүтээгдэхүүн, бейкери, им нэмлэгийн бүтээгдэхүүн, дээрээс махмахан бүтээгдэхүүн дахиад тэгээ бүхэл махнууд хадгалагдана. Янз юм бэ. Тийм, ерөөсөө л стандартын дагуу учраас агуулт ангилт юм хийгээд өгч чинь, хөрсөнд нь бэлдээд гаргах чинь манай хүргэлтийн машин хүртэл хөрвүүртэй. 16 хүртэл градус өөртөө тохируулчих болно. Хадгалтын горим заасан байгаа шүү дээ. Тийм байгаа бол энд ингээд танахт аваад агуулгад хадгалуулчихна. Тэр нь муудна гэж байхгүй. Зорилтын горимд хадгалчихна. Тэгээд хүргэлт нь танахаар хийгдчихнэ. Маш олон зардлуудыг хэмжиж л да. Нэгтлэн бодох, бэлтээ ажилтан, английн ялгагч тэгээд агуулгын зардал бүх зүйлийг бол маш зөв зөвтэй шийдэж байгаа юм. Гадаадаас ч вэ нүү, орон нутгаас ч вэ нүү бизнесийн удирдаад явах боломжтой. Олон улсын үргэлтийг хийчихэж гин, дотоодын үргэлтийг хийчихэж гин, агуулт ангилтын шийдэж гин. Орон нутг руу та нар бас орж байгаа юу? Нэг аймагт бас манай агуулгууд байгаа. Ямар гоё юм бэ. Бизнесээ тэлхийг хүсэж байгаа хүмүүс ч гэсэн орон нутгт агуулгууд маань бүтээгдэхүүнүүдэд байршуулаад тэнцэнэ зөвлөлтөө хийх боломжтой.